2024 оны шилдэг 10 UFC нокаут. 10 дугаар харинд Магомед Анкалав, Johnny Walker эсрэг. UFC Vegas 84. Анх Магомед Анкалав, Johnny Walker нар UFC 294 дээр тулдахад бүх зүйл буруугаар ирсэн. Учир нь Johnny Walker нэг өдөрөө суудсан багт Анкалав нүүрлүү нөвдгөлсөн тул тулаан төгсгөлгүй болж тэнцээгээр өндөрлөж үзэгчд маш ихээр бохимдов. Тиймээс 2024 оны хамгийн эхний ивент уламжлалсаар Лас Вегаст хотод UFC Apex-д болж оргил тулаанаар Магомед Анкалав, Johnny Walker хоёр дуусгаагүй тооцоогоо дуусгахын тулд дахин нэг үзэхэр боллоо. Эхний үед Johnny Walker тулааныг эргэлдээ цохилт өшгөлт сүхний өшөлтөг гэх мэт үзүүлбэр маягтай эхлүүлсэн. Гэвч Анкалав илээ 50 хяналттай байж хөл болон биер нь хүчтэй довтлоо хариуг нь барив. Хоёрдугаар Анкалав биерүү чиглэсэн цохилт хөлийн өшөлтүүдийг хослуулсан дарамт төгөв. Walker хормон хөдөлгөөнд автахгүй маш тайван байж ихэнх тоглоом амжилттай хаж чадсан. Энэ удаа ямар ч маргаан байхгүй, юм чи ихч байсангүй. Энэ нокаутаар Магомед Анкалав 2024 оны гайхалтай эхлүүлж алдаадсан моментумаар сэргийж чадсан билээ. 9 дугаар энд Fares Ziam, Matt Frevola эсрэг. UFC Paris. Fares Ziam 2019 оноос хойш UFC-д нэгдэж тухай 5-2 гэсэн рекордтой байв. Хэдий сүүлийн 3 тулаандаа дараалаад ялсан ч бүгдийн шийдвэрээр ялсан тул нөгөө л өөдөртэй тулаанч гэдгээрээ дуудагдж байлаа. Тийм учраас өөрийн их орон Франц улстай мэлэт хийхэр шийдсэн. Харин түүний өрсөлдөгч нь өмнөх тулаандаа мөн Франц тулаанч нокаутаар ялгсан Matt Frevola. Тулааны эхнүүд Frevola тейктаун хийж 2 удаа өжиг боллын орлого хийсэн ч Ziam амжилттай хамгаалж мултаж хариуг нь барьсан. 2-р Ziam мөн өрсөлдөгчөө илрүүлж цогт хурж учрыг давмгаалж байлаа. 3-р жалгав Ziam тейктаун амжилттай болгож Frevola-г үйлдвэрт хариуг нь барьж хяналтаа хадгалж Frevola-гийн ар нуранаас нь тулааны үдэгдэж байсан. Зөв цагийн тааруулж Ziam хүчтэй баруун өвдгөр Frevola-гийн нүүрлүү өвдөглөж тулааны гайхалтай нокаутаар төгсгөв. Хамгийн сонирхолтой Frevola дасгалжуулж байгаа үгийг сонсож эргээд тартал нокаутанд орсон юм. Ray Longo өгн Merabын дасгалжуулж гэхдээ энэ удаа тэрийг алдсан билээ. 8 дугаар энд Shimin Fenshevkan эсрэг. UFC Mako. Road to UFC Азийн зах зээлийн шилдэг тамирчдыг илцүүлэх зорилготой жилдээ нэг зохиогддог шоу юм. Тулаанч Жингийн ангид тус бүрээ хасдаг шатны системээр тулдаж ялсан цор ганц тамирчид UFC гэр явж аль биесээ UFC-ийн тамирчин болдог. Тиймээс энэ шоуны 3 дахь бүлэгт эмэгтэйчүүд Destroy Жингийн шигшээд Shimin болон Fenshevkan-аар үлдэж ялсан UFC гэр явж мөрөөдлөө биелүүлэх байлаа. Эхний хоёроо тулаан маш ойрхон хүрсэн. Фэн өрсөлдөгчөөсөө илүү урт өндөр тулжээ болон өршөлтөө шийг ойртуулахгүй байсан бол Shimin маш төвчээртэй байж айж маажвар дааш зайгаа мэдэрч байлаа. Гэвч 3 дугаард маш таван шиг үр дүн гарсан. Хамгийн хөнгөн жингийн ангилтын зэрлэг нокаут өгч бүр өрсөлдөгч нь босож чадахгүй дамнуугаар дамжуулж гарсан MMA ертөнцид маш том шүгэн тарьсан. Тулдгийнхаа хажуугаар эмчээр ажилладаг тэр шоуны ялцчулж UFC-д орох мөрөөдлөө биелүүлж чаджээ. 7 дугаар анд Carlos Prates, Lee Jinlian эсрэг. UFC 305. Өнгөрсөн жилийн шилдэг шинэ тулаанч нь маргаан байхгүй Carlos Prates байсан. UFC эхний 2 тулаандаа Trevin Giles, Charles Ratke гэсэн тулаанчдыг дууссаны дараа тэр UFC-д 10 жил тулдаж байгаа. Туршлагатай тулаанч болох Lee Jinlianтай UFC 305 тулдгаар болсон юм. Carlos Prates-ын даалгав мэдээж ойлгомжтой. Үүн үзэгүүний нокаутаар дуусаж хагас дунд жингийн дараагийн топ контендер гэдээ батлаа харуулах. Эхнүүд Prates Lee Jinlian-ыг хурц цохилт төлөв ишлээ дарамтлжээ. Хоёул хөл гарын цохилтоо солилцсон ч Prates хэдэд нь цэвэр зүүн гарын цохилтөвч үе дуусгаад лиг манарч эхний үеийг авсан юм. Нэгэн тэмлэлээ авсан Prates 2 дугаар үед төрөлцөлтөд бүтэн дээрлэж зүүн гарын цохилтыг араас өгч байв. Нэг цохиод, хоёр цохиод, 3 дахь нь Lee Jinlian гүн орсон юм а. Carlos Prates энэ ялалтаа Lee Jinlian-ы анхны нокаут залгалтыг өгч UFC-ийн 3 дахь ялалтаа $50,000 бонус амт авсан. 6 дугаар нь Stepan Erbovics, Terence McKinney эсрэг. UFC St. Louis. Stepan Erbovics бол Аргентин улсыг төлөөлдөг цөөхөн тулаанчдын нэг. Дараа нь Contender Series-д гоё ялалт авч UFC-д нэгдсэн ч эхний тулаандаа замлалынхаа анхны ялагдлыг амссан. Дараа нь UFC 290 ивэнтийн хамгийн эхний тулааныг хийж ялалт байгуулж чадсан. Энэ удаа тэр Terence McKinney-тэй буюу ялсан ч ялагдсан ч бүх тулаан нь хугацаас өмнө дуустал тулаанчтай үзэр болсон. Гэвч тулааглаад 37 секундын дараа Erbovics гайхалтай толгой өшөлт хийж McKinney-г суугаар нутууллаа. Энэ нокаутаар Erbovics маш том мэдгэл хийж унтаа байсан St. Louis хотод үзэгчдээ сэргийж чадсан юм. Stepan Erbovics нь карьертаны 7 нокаут хийхдээ 4-ийн 40-с доош секундэд хийсэн онцгой амжилттай тулаанч болсон. It is certainly his moment. We will hear from El Gringo. Харин та бүхэн Terence McKinney санаж байвал манай хамгийн анхны бичлэгийн жагсаалт Ismail Bonfim нокаутаар орсноороо багтсан. Тэглэнүүдээ дахин нэг нокаутанд орсноороо багтж чадлаа. 5 дугаар энд Vinicius Oliveira, Bernardo Sopa эсрэг. UFC Vegas 87. Энэ тулаанд бид UFC-гийн хамгийн гайхалтай эхлэлүүдийн нэг харсан юм. Vinicius Oliveira жижиг холбоонд 20 гаруй тулаан хийсэн эцэст UFC-д нэгдэж анхны тулааны Yanis Gemuri эсрэг тулдах гэж байсан ч өрсөлдөгч нь тулаанаа цуцалсан. Гэхдээ Vinicius шинэ өрсөлдөгч олдож Bernardo Sopa 23 настай албан тулаанч богинуудлаар мөн UFC-д анхны тулааны хийгэр болсон юм. Нэгдүгээр Sopa хөлийг нь барьж тейктаун хийж дээрээс нь хэд хэдэн цогт өгсөн. Oliveira хамгаалж тэд дахин босон ч үеийн төгсөл Sopa дахин тейктаун хийсээр эхний үед дуусав. Хоёрдугаар ихлэ Sopa дахин нэг тейктаун хийж дээрээс нь хүстэй цогтуудыг өгч боох орлого хүртэл хийв. Гэвч Oliveira сайн хамгаалж байрлалаа эргүүлж хүстэй цогтуудыг араас өгч гисэн. Үеийн төгсөл Sopa хүстэй цогт авч эвгүүтгэж байсан ч хог түүний аварсан юм. Нэгэн зэрэгсэн Vinicius 3 дахь бүтээл өргөсөн. Үе дуусаад 19 секунд хүлээж байгаад Vinicius өсөлтөө өвдгөр дайч өрсөлдөгчөөс үүдийн ертөнцид аваачлаа. Энэ нокаут Vinicius Oliveira-г төгсгөл байхаас гадна тулаанчийн нэр хүндийг олон жил тодорхойлох мөчлсөн юм а.
Дөрөвдүгээр нь Муслим Салихов Сон Кананы эсрэг UFC Мако. Макод Шимингээс гадна өөрний гайхалтай нокаутыг бэлтгэжсэн. Кунфугийн хаан хожид 40 настай Дагестан тулаанд Муслим Салихов нокаутыг чадвар сайтаж 2022 оноос хойш тогтвортой амжилт гаргаж чадахгүй байлаа. Энэ удаа тэр мөн өөртөө адилхан тааруу амжилттай нутгийн тулаанчлах Сон Канатай тултаар олжээ. Нас бол зүгээр тоо гэдгийг баталж Муслим Салихов өрсөлдөгч эхнүүд эргэлдээ толгой өршлөөд дуусгасан юм. Сон Кана шууд л ухаан алснаас нь харахад цогцлын нөлөө асар хүчтэй байсан билээ. Энэ өршөлт оны хамгийн цэвэрхэн хамгийн аимшигтай өршөлтөд үлдсэн. UFC-ийн түүхэнд бид цөөхөн удаа эргэлдээ толгой өршөлт харж байсан. Гэтэ Салихов UFC-ийн түүхэнд 2 удаа spinning wheel kick буюу эргэлдээ өршөлтөөр өрсөлдөгчөд дуусгасан анхны тулаанч болсон юм. Чунго кунфу чаё. Я! 3 дугаар нь Алекс Пехера Жамал Хилл эсрэг UFC 300. 2024 оны мэдээж Алекс Пехерагүйгээр дуусч болохгүй. Тэгээ өнгөрсөн жилийн хамгийн том ивент болох UFC 300 тоглож аврагын бүсээ Жамал Хилл эсрэг хамгаалах болжээ. Дундчинд байхдаа аврагын бүсээ хамгаалж чадаагүй тэр энэ удаа хагас хүнчингийн аврагын бүсээ илүү том тайзанаар хамгаалах ёстой болж өндөр эрсдэл түнд ирсэн юм. Харин Жамал Хилл тэр октагон дотор бүсээ алдаагүй. Гимплээс болж аврагын бүсээ хүлээлгэн өгсөн тул бүсээ эргүүлэн авч өөрт нь эргэлздэг хүмүүсийн эргэлзээг тайлах зорилготой байсан билээ. Гэхдээ энэ тулааны гол дүр яалтчгүй Алекс Повтан Пехера байсан. Октагоноор алхаж байгаа байдал Жамал Хилл рүү ширтэж байгаа нүдэд үйл бүр нь хурц шийдвэргээ байлаа. Тулаа дөнгөж эхлээд 3 минут өнгөрөөд байгаад Хилл Пехераг эмзэг газар өшглөв. Үүнийг анзаарсан шүүгч тулааны түр зогсоох гэсэн ч Пехера болоод тулааны үргэлжлүүлв. Энэ хүчин дараа Пехера зүүн гараар нэг цохиход Хилл шууд газар унсан юм. Алекс Пехера өөрийгөө дахин нэг удаа дэлхийн нийт хамгийн аюултай тулаанчид нэг гэдэг батал харууллаа. Энэ зөвхөн нокаут байгаагүй, харин түүхийн ялалт эхлэл байсан билээ. 2 дугаар нь Шара Магомедов Армен Петросян эсрэг UFC 308. Шара Магомедов бол одоогийн UFC-д маш онцгой тооцогдох тулаанч. Дагестан тулаанч мөртлөө барилддаг. Бас тухайн үед нийт ялагдaltaгүй 14 ялгтаа 11 дутуу гаргасан амжилттай байв. Гэвч түүний нэг нүд нь хараагүй учраас Америкт тулдаж чадахгүй. Бүх тулааны ойрхот оронд тийгээд байсан юм. Энэ удаа тэр Абу Даби хотод Армен Петросянтай main card-ийн салхийг хагалахаар боллоо. Үеийнхэнд Армен илүү идэвхтэй байж өсөлтөж байгаа хөлөнд довтолж тулааны эмнэлийг өдөртөжээ. Харин Магомедов хурц довтлохоор хариу үзүүлж хүчтэй зүүн гараар цохиж үеийн төгсөл эргэлтээ цохилт амжилттай болгов. Дараагийн үед Петросян дарамтаа өргөжлөж хүчтэй хөлөө ишилт 10 гараар цохиж Магомедовд хорон шахав. Магомедов ч бас өөрийн хүчтэй баруун гараа хариу барьж байлаа. Гэхдээ илүү оновчтой байсан Петросян байсан бүгд үе дууссан учраас далидын 42 удаа өрсөлдөгч байгаа хөл рүү ишгэлж хүчтэй довтлохоор Магомедов ухрааж байсан юм. Гэвч үе дуусаж ердөө 10 секунд үлдээд байхад Шара Магомедов UFC-ийн түүхэнд анх удаа давхар эргэлттэй нудраа өрсөлдөгчөд дуусгав. Энэ нокаутер Магомедов фэнүүдэд дахин удаа өөртөө татаж өөрийгөө дундчингийн хамгийн бүтээлч аюултай тулаанчид нэг болгож чадсан юм а. I'm Smash Israel Adesanya. Нэгдүгээр л орохоос өмнө үзэж та бүхэн нэг зүйл хэлхийг хүсэж байна. Та нарын зарим магадгүй яагаад Илия Топури эсвэл Дастин Порио байхгүй байгаа юм бэ гэж бодож байгаа ах. Мэдээж топ 10-д байх ёстой нокаутууд. Гэвч би өмнөх бичлэгүүд дээр тэдний талаар оруулсан тул дахиж давтахыг хүсээгүй. Оронд нь өөр нокаут оруулж илүү олон тулаанчтай гайхалтай мөчүүдийг онцлог хүссэн юм. Тиймээс одоо хамтдаа 2024 оны хамгийн шилдэг 10 нокаутын нэгдүгээр байрлал орцгоё. Нэгдүгээрэнд Макс Холлоуэй Justin Gage эсрэг UFC 300. UFC 300 түүхэн ивент болгосон нэг зүйл гэвэл Dana White энэ ивэнтэд зориулж $50,000 бонусыг $300,000 болгож өсгсөн юм. 300, it's done. Let's go. Ингэснээр тулаанчид илүү хичээж тулдаа энэ ивэнтэд маш олон мартагдчихсан мөчүүд тохиох байлаа. Гэхдээ хамгийн тодор гэлдсэн мөчийг холимог талааны фэнүүдүүд хамгийн ихээр хайрлагдаж хүндлэгдсэн хоёр тулаанч болох Макс Холлоуэй Justin Gage-ийг авчирсан. Шинэхэн BMF аврах болох Justin Gage аврагын бүсээ Макс Холлоуэй эсрэг хамгаалж маш том хүлээлтийг үүсгэв. Эхний хонх дууссан мөчөөс эхлээл тулаан яг үзэгсдийг хүссэн шиг эхэлсэн. Холлоуэй хүчтэй цогцлууд эргэлдээ өшөлт гарын ажиллагааг бүх зүйлээр илэрхэж эхний 4 үеийн байдлаар 3-1-ээр илүү байлаа. 5 дахь үеч мөн хүчтэй эхлүүлж барыг дуусгах төхөө. Нэг тоноогоо илүү байгаа болох хэдэн секунд тэсээ шүүгчд нэгэн саналаар ялж болох байсан. Гэвч Макс Холлоуэй жинхэнэ BMF шийдвэр гаргаж Justin Gage октогоны гол дуудаж үзэгч бидэнд хамгийн гайхалтай төгсгөлийг өгсөн юм. Макс Холлоуэй сүүлийн секунд хийсэн галзуу нокаут ордонд ирсэн үзэгч тайлбарлагч нар гээд энэ тулааны үзсэн хүн бүрийг суудлаас нь үндийлгэж холимог тулааны урлагт дурлах хамгийн том шалтгаан болж өгсөн билээ. Мэдээж энэ төгс нокаут шилдэг тулааны 300,000, шилдэг гүйцэтгэл хийсний 300,000 гээд нийт $600,000 бонусаар шагнуулсан. Тэр BMF гэдэг цолыг жинхэнэ BMF замаар авсан билээ. Бичлэг маань энэгээр дуусч, таны дуртай нокаут аль нь байсан бэ? Коммент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй.